За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе хатнаа байна. За Анжлийн баяр наадам бол үнэхээр сайхан боллоо. Тэгээд дор бүрнээ наадмынхан дараа бас амс хийгээд авсан байх. Тэгээд наадмын дараа намар гээд ажил ундраад эхэлдэг. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ирсэн. Бас нэг хэдэн километр гүнгээ хийхэд бэлэн болоод байж байна. За өнөөдрийн ярих мэдээлэл болгож хийх нэг сэдэв бол ахаал боловсролын систем яавал үр дүнтэй байх уу, яавал ачаал багтаа байх уу гэдэг талаас нь тайлбарлая. За энэ юу ярих вэ гэхээр за хичээлийн амралт өвлийн байна уу, зуны байна уу те энэ амралтуудыг Австри улсад яаж ачаал багтаагаар иргэдэд дарамтлуулахгүйгээр хийдэг вэ гэдгийг талаас нь тайлбарлаад байна. За үндсэндээ бол Австри улс бол 9 мужтай. За тэрнийхээ 3 мужийг за үндсэн хүн ам ихтэй за Оберострайх гэж яриад байгаа. За дараа нь Вена байж байгаа. За тэгээд Нидерострайх гэж ярьдаг, Лава Острай гэдэг. За энэ дөрөв бол төрүүлээд хичээлийн амралтыг бол амраачдаг байгаа. За энэ бол зүгээр нэг уламжил бол биш. За судалгаан дээр яавал үр дүнтэй байх уу гэдэг дээр үндэслэн. За яадаг вэ гэхээр нэгэн зэрэг энэ бүх сургуулиудыг амраах юм бол ачаал ихтэн те аялал зугаалгын үе эхэлдэг, замын ачаал эхэлдэг, за галт тэргийн ачаал эхэлдэг, үнийг хэлбэлзэл үүсдэг. Тэгээ нэг аялал жуулчлалыг хуваарлалтаа бас чигд байлгах гэж ингэж зохион байгуулалтаа гэдэг өвөл зунд ялгаа байхгүй. За намар яагаад 9 сард хичээлүүдийг бас 2-7 хоногийн өмнө нөгөө 3 Бундесландаа эхлүүлээд за үлдсэн 6-гаа бол 7-аас 14 хоногийн зайтай ингээд эхлүүлдэг вэ гэхээр бас энэ нөгөө ачааллуудаа, замын ачааллуудыг сургуулийн бэлтгэл ажил гээд маш олон зүйлүүд байгаа тий. Манай тал Улаанбаатар хотод бол одоо хамаг ачаал төвлөрдөг шүү дээ. Тэгэхээр энийг ингээд шийдэх боломжтой. За дээрэс нь их сургуулийг 10 сарын 1-нд эхлүүлдэг. За энэ бол бас ачааллаа одоо чиг хуваарлах. Дээрэс нь нэг их сургуулийн профессорууд, багш нар ч 7-9 сарын хооронд яг судалгааны ажил, олон улсын солилцоо хөтөлбөр гэдэг олон зүйлүүдэнд давхцдаг. За тэгээд 10 жилтэйгээ давхар ингэж ачаал үүсгэж өгөх зорилгоор ингэж 10 сарын 1-нд эхлүүлдэг. За манайх бол яаж шийдэх вэ? Энэ бусад улсад нэгэнт шийдэгдээд ингээд үр дүнгээ өгөө явж байгаа юм дээр бид нар ингээд гарц заргалгаа хайгаад нэг бол ийм уламжил гэж үзэл 9 сард бүх юма төвлөрүүлдгээ бас болчвол зүгээр юм болов гэдэг үүднээс энийг санаа болгож хэлж байгаа. За үндсэндээ манайх бол 21 аймагтай тий. Тэгэхээр за баруун төв, за Улаанбаатар зүүн гэдэг ингээд хуваач. За хүн гаргалгаа талаас нь ярьж байгаа шүү. За тэгээд 3 бүс төрүүлж хичээлийн 7-аас 14 хоногийн зайтай ч юм уу 3-7 хоногийн зайтай хичээлээ эхлүүлээд за дараа нь хамгийн сүүлд нь Улаанбаатар гэдэг ч юм уу тий. Одоо хамаг ачаал ирдэг сургуулийн бэлтгэл ажил болдог. Тэгээд дотор байрны үнийг хэлбэлзэл олдоц олдохгүй байна гэж асуудлууд үүсдэг тий. Тэгэхээр энийг бас ингээд шийдчих боломжтой болов гэдэг талаас нь. За дээрэс нь их сургуулийг 10 сард бас эхлүүлчихвэл за 10 гэхгүй за 3-7 хоногийн дараа ч юм уу тий намрын эд ажил эхэлдэг. Чи бүгд Улаанбаатар зөв зөөрөнгөөс ид сурж байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр намрын бэлтгэл, өвлийн бэлтгэл ажилдаа бас тодорхой хэмжээгээр тэгэхээр эцэг ихтэй туслаад тий орон нутгата бас нэг өвлийн бэлтгэлийн ажлаа доктортой айлах үүднээс нь ингээд оролцоод явбал болох юм болов уу гэж тэг үүднээс энэ бичлэгийг хүргэж байгаа маа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Одоо тэгээ бүх юм шийдэл байдаг. Тэгэхээр хайгаал энэ дээр мөнхнալ цаг хугацаа алдаад байх ямар шаардлагагүй. Бусад улсад болж байгаа бүж байгаа юм аваад туршаад үзэхэд бол ямар ч асуудал байхгүй гэж үзэж байна. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Peace.